Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд эпилепси буюу унаж татах эмэгтэй иргэдийн тохиолдол нэмэгдэх болсон нь тулгымцсан асуудлын нэг болсоор байна. Тэгвэл улсын 3 дугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмч нарын баг өнгөрсөн 7 хоногт Ховд аймагт ажиллаж 4 өдөр төлөхөд 200 гаруй иргэнд үзлэг онцлогоо хийжээ. Үүнээс 5 иргэнд энэ төрлийн мэс засал хийж өвчнүүдийн биеийн байдал сайн байгааг мэдээллээ. Ийхүү олон жил унал таталтай явсан иргэдэд орон нутагт анх удаа мэс засал хийж байгаараа онцлог юм а. За мэс засал нь бид хэдийн урьдчилж ярилцсны дагуу хийгдсэн ямар нэгэн байдлаар хүндрэлтэй асуудал гараагүй тийм ээ. Тэгтээ чи цаашдаа гам барих хэрэгтэй. Гам бариад эмээ яг өмнө уужсэн тунгаараа үргэлжлүүлээд уuna. Хэдүүлээ 2 жилийн хугацаанд ажиллана. Хэрвээ энэ хугацаанд дахиад унал таталт үүсэхгүй бол тийм ээ унахгүй бол эмээ багассаар байгаад тонгийн багасгаад зогсоох боломжтой гэсэн үг. Одоо чи 1 сарын дараанаас эргээд хуучныхаа хэвийн амьдралд орж болно. Ховд аймагт манай багийн хийсэн мэслүүд бол бүгдээрээ онцлогтой, чухал шаардлагатай мэслүүд байсан. Эдгээрээс би зөвхөн нэгийг нь онцлоод ярихад тухайлбал эпилепси буюу ундаг татдаг өвчнөд мэс засал хийх гэж 3-4 жилийн өмнө хүмүүс гадагшаа явдаг байлаа. Монгол улсад хийгддэг байсан. Бид нар Улаанбаатар хотод энэ мэслийг хийдэг болоод одоо 4 дахь жилдээ орж байна. Гэтэл одоо бид нар Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт хийх бас боломжтой болж байгаа юм. Тэгэхээр одоо Улаанбаатар хот руу хурж амжихгүй байгаа, боломж нь болохгүй байгаа тийм хүмүүсийг тухайн орон нутгууд мэсэл хийх боломжууд бий болж байгаа нэг сайхан хэрэг л дээ. Одоо энэ удаагийн мэслэр олон жил унсан нөгөө им уугаад уналтын эсрэг им уугаад эмэндээ дийлдэхэ болцсон ийм тохиолдолд ийм хүнд бид нар мэсэл хийсэн. За мэслийн явцад ямар нэгэн ноцтой асуудал болоогүй. Мэсэл маань бидний төлөвлөсний дагуу явагдсан. За одоо мэслийн дараа хүний маань биеийн байдал сайн байгаа. Тэгэхээр цаашдаа энэ мэслийг бас орон нутагт хийх боломжтой юм байна. За шаардлагатай тоног төхөөрөмжийг аваад өгвөл манай орон нутгийн эмчнэр ч гэсэн энэ мэслийг хийгээд авах болцоотой юм байна гэж харагдаж байгаа. Улсын 3 дугаар төв эмнэлгийн эмч нарын баг орон нутагт ажиллахдаа шаардлагатай тоног төхөөрөмжөө тээвэрлэж өгсөн байна. Ингэснээр аслагдсан аймгийн иргэд нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээг орон нутагтаа хугацаа алдалгүй авах боломж бүрдсэн нь чухал ач холбогдолтой юм а. Мөн орон нутагт түүний нөөц болон зарим мэрэгжлийн эмч мэрэгжилтнүүдийг сургаж дадлагжуулсан байна. Харин энэ боломжоо түшиглэн цаашлаад мэрэгсэн бага бэлтгэх нь чухал байгааг ингэж ярьлаа. Мэс засал бол багийн ажиллагаа багаараа явах хэрэгтэй. Тэгээд орон нутгуудаар дандаа нэг мэслийн эмчнэр бол байгаад мэдрэлийн мэслийн нэг эмч байгаад байна. Багийн ажиллагаа явах хэрэгтэй. Тэгээд багийг өшөө томруулж өгөх хэрэгтэй. Өшөө хүний нөөц бол тэлж өгөөд сургалтанд эмчнэрээ, совилогчнэрээ хамруулж авах хэрэгтэй. Мэдээ үйлдвэрлэлийн эмчээс хамруулах хэрэгтэй. За мөн энэ дээр бол тоног төхөөрөмж асуудал яригдж байна. Тоног төхөөрөмж бол ингээд бид нэр тээвэрлж авчираад ингээд нөхцөл боломжоор хийгдчихэж чад байнга ингэх юугүйгээр бол тоног төхөөрөмжийн хүний нөөцтэй багтай нүд бэлтгэх хэрэгтэй. Энэ онд Монгол улсад мэдрэлийн мэс заслын алба үүсэж хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Ан хүрээнд улсын 3 дугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмчнэр нийгмийн хариуцлага хүрээнд инхүү орон нутагт ажиллаж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ эмч мэрэгжилтнүүдэд ажлын байрны сургалтыг Орхон, Дорнод, Ховд аймагт хийсэн байна.